Амралтын өдрөө уулан дайвархаар шийдсэн байгаа. Тэгээд манайхаас цаг гарын яваад байдаг. Такао-сан гэдэг нэртэй Токио хотод байдаг уулан дайвархаар явсан байгаа. Өмнө нь би тийшээгээ 2 удаа гарч исэн. Гэтээ ерөөсөө алхаж гарч байгаагүй, дандаа нөгөө нэг лифт кабинаар нь гарч исэн. Харин энэ удаа болохоор алхаж гарахаар шийдээд явж байна. Дараагийн стейшн л болгосон юм жоо болно. За ингээ гёолаа. Стейшн. Тэмцээн. За ингээд Такао-сан күчээ гээд яг уулынхаа буудал дээр ирсэн. Одоо яг энэчнээс дээшээгээ уул руугаа авирах байгаа. За тэгээд уулнаас бууж ирсэн хүмүүс маань энэ чинь ингээд гутлынхаа тоос шороог ярилгаад уулыг нь сайхан цэвэрлээд тэгээд нийтийнхаа тээвэртээ орт юм билээ. Нийтийнхаа тээврээ бохир заван болохгүй тулд яг ингэж гоё шороо тоосны ялгаж цэвэрлжээд нийтийн тээвэртээ ортог нь айгүй гоё таалагдсан. За тэгээ ийшээгээ бас уулны хэрэгсэл тэгээд амттын эднэр зардаг дэлгүүр байсан. За тэгээд энэчнээс усаа аваад дээшээгээ уул руугаа гарах аялал маань эхэлж байна. Дулаах өдөр байна. Би яг бол нүглээ гарч ирээ гэж бодсон чи. За ингээ 2 цаг өгсөх юм би. Наар манд цагдаа. Нүүл модод эрт гал ирсэн бол гоё хий зэвий гэсэн чинь ирсэн. За уул руугаа яг авирч гарахаар бол энэ чигээрээ замлуугаар нь харин лифт юм уу эсвэл кабин хэрэглэхээр болох юм бол энэ үүдээс харсан Такао-сан гэсэн бичгтээ барилга руугаа ороод тасалбараа аваад тэгээд яг алинд нь суух тасалбараа аваад 2 өрөнтэй болохоор тэгээд сунгоод сууж болох юм билээ. Хэрвээ лифтэнд нь суувал 462 м хүртэл яваад хүрт юм билээ. Тэрнээсээ дээшээ 599 м хүртэл нь болохоор яг өөрөө авирч гарах нь. Харин кабинд нь суух юм бол 472 м хүртэл нь яваад тэрнээс дээшээ 599 м хүртэл болохоор өөрөө алхаж гардаг юм билээ. За тэгээд энэ чинь яг үнийх нь мэдээлэл нь харагдаж байна. За тэгээд би энэ удаа өөрөө авирч гарна гэж бодож очсон болохоор нөгөө таяга энэслээ таягтайгаа сайхан авираа гарыг гэсэн чинь таяг маань тогтож өгдөггүй. Фужисан явхад хэрэглэнээс хойш ерөөсөө хэрэглээг болохоор тогтож өгөхгүй.
Нэлээд удаа оролдож тэгээ сүултээ таяггүйгээр авирсан байгаа. Тэгээд ингээд уулынхан зам нь бүгдээр ингээд цэнтлэгтээд ингээд янзлагдсан болохоор нэг айгу партаатай гэх юм уу хэцүү нэг юм байхгүй гин айгу жоохон хөксөр газрууд гарч ирсэн гэс бодвол гайгүй байсан. Энэ удаа би уул руу яг ганцаараа авирсан. Тэгээд яг жоохон орой гарч ирээд яг 3 гэхэд дахиад санд ирээд 3-аас яг авирч эхэлсэн байхгүй юу. Тэгээд нэлээ оройтсан. Тэгээд яг авирч байгаа хүмүүс байхгүй дандаа бууж байгаа хүмүүстэй ярилцсан. Тэгээд яг ганцаараа алхсан чинь жоохон айгаад тэгээд ингээ бууж байгаа хүмүүстэй яг дайралтан гот жоохон тайвшраал тэгэл алхадсан. Тэгээд лифт зогсоох тэр хүртэл яг ганцаараа алхаад тэгээ яг тэрнээс дэшегээ лифтээс хүмүүс буугаад ирсэн болохоор ингээд хүмүүс алхаад ирэнгүүт арай жоохон тайвшраад ирсэн. Тэгээд ганцаараа уулан дээр явж байгаа хүмүүс тэг гэж хэлэх юм бол өглөөрт гараарэ гэж зөвлөмөр байгаа. Тэгээд өглөөрт гарах юм бол яг авирж байгаа хүмүүстэй ингээ хамт нийлээд ингээд авирчих болохоор ингээ ганцаараа мэдрэмж жоохон айх мэдрэмж авахгүй байх гэж бодож байна. Тэгээд бас яг алхаж байгаа хугацаанд сүлжээг болчт юм билий. Сүлжээ яг хэсэг газруудад нэлээд тасарсан. Тэгээд power bank бас авч яваарэ. Би power bank-гүй яваад замдаа миний цэнийг дуусаад тэгээ яг цагид олж аваа мэдгүй. Тэгээ яг нөгөө зам нь яг төөрхөр биш. Яг нэг жимээр явхаар айгуу ойлгомжтой байсан болохоор гайгүй өссөн. За гарна гэсэндээ гараад ирлээ. Тэгээд нөө яг авирж байхад ингээд нэг тавцангууд дээр ингээ хоолны газар янз янзын дэлгүүрүүд болно байдیں۔ Тэгээд хамгийн өндөр цэгтгээр нь гарахад бас хоолны газар тэгээд заримны газар энтер байдаг. Тэгээд тэд нар бүгдөө дөрвөөс хаад юм бэлээ. Тэгээд бүгд хаацсан байсан. Тэгээд бас та ингээд дээшээ авирч гараад доошоогоо буухтаа кабин хэрэглэгч бол кабин бас эрт хаадаг. Тэгээ кабиныханд хаах цаг нь болохоор сараасаа хамаарад бас тэгээд нөгөө амралтын өдөр ажлын өдрөөс хамаарад 5-аас 6:30 хооронд зогсдсон билий. Тэр нь тэгээд янз цагаар зогсдсон билээ шүү. За ингээ 3 дахь удаагийн алхал. За тэгээ алхаж гарсан хүн байна да.
хамгийн өндөр цэгийн тэмдэглэхийн дээрээ бас хөөрхөн селфи дээд авсан. За тэгээ сайхан уулсаа харж сайхан тайвширчаад тэгээд буцаад сайхан алхаад буусан байгаа. Тэгээд сайхан бууж ирээд гутлынхаа тоос шороо сайхан арилгаж цэвэрлээд гэрийн зүг гидон. За тэгээ нэг өдөр сайхан уушгаа баярлуулсан өдөр байлаа. Тэгээ уус харж байгальд гарах чинь цаанаасаа л тэгээл тайвшрал шүү дээ. За тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай.